Сайн байцгаана уу үзэг сонсогчдоо. За манай Zint Talk подкастын 3 дахь дугаар эхэлж байна. Зочинтой бол 2 дахь дугаар. Өнөөдөр бид нар сэтгэл судлалын талаар ярилцахаар зочноо урьсан байгаа. За манай зочин эдийн засагч Мандал даатгал компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга та бүхний сайн таньдаг Ган Зориг ирсэн байгаа. Тэгэхээр Ган Зориг өөрөө 3 хүүхдийн аав, сүүлийн 10-аад жил психолог сонирхон судалж байгаа. Тэгээд Беркли их сургуульд 5 янзын психологийн курст сурсан. Тэгэхээр ер нь баг мэрэгжлийн хүний төвшөнд ярина гэж бид нар зочноо урьсан байж байгаа. За тэгэхээр сэтгэл судлал буюу психологи гэж шинжлэх ухаан маань өөрөө хүний оюун ухаан, зан төлөв, сэтгцийн байдлыг судалдаг. Өөрөөр хэлбэл маш хийсвэр гэсэн үг тийм ээ. Хүний ой тогтоолт уурлах, баярлах, гомдох, жигших, үзэн ядах энэ бүх сэтгэл хөдлөлүүдийг за тэ хүний сурах процесс энэ юмнуудыг судалдаг. Тэгэхээр бид энэ мэдлэг энэ шинжлэх ухааныг өдөр тутмын ажилдаа амьдралдаа ашиглаж байдаг. Боловсрол олж авахдаа, хүнтэй харьцахдаа, гэр бүл зохиох, өдөр тутмын гэр бүлийн амьдрал юу гэдэг бүхэл юмд энэ сэтгэл судлалын шинжлэх ухаан хэрэг болдог. За бүр дээр үеэс эхэлж энэ сэтгэл судлалыг ярьсан. Гэхдээ энэ маш олон 100 магадгүй олон мянган жилийн турш философийн шинжлэх ухааны дотор явж байсан нэг хэсэг явсан. За сүүлийн хэдэн 10 жил бол яг өөрөө бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж байгаа. Магадгүй яг бие даасан шинжлэх ухаанаас хамгийн залуу шинжлэх ухаан байж магадгүй. За тэгэхээр бид нар ийм сонирхолтой сэдвээр өнөөдөр ярилцах гэж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр миний хамгийн анхны асуулт бол энэ EQ, IQ гэдэг юмны талаар. Тэгэхээр бид нар маш олон 10 жил тэр IQ гэдэг юм дээр маш их анхаарч эхэлсэн. Ухаантай л байвал ер нь хүн амжилтанд хүрнэ, нийгэмд өндөр байр суурь эзэлж, өндөр цалин орлоготой ажиллаж амьдрын, өндөр боловсрол бол юунаас илүү чухал гэд бид нарыг хүүхэд байхад ээж аав маань өндөр боловсролтой, дээд боловсролтой байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. За нэг хэсэг бол манай Монгол улсад маш олон тооны гүнзгийр өссөн сургалттай сургуулиуд нээгдсэн. За түмэн насан бит хоёрын 2 хүүхэдтэй хоёулаа санд сургуулийг төгссөн. Гэтэл сүүлийн жилүүдэд болчлоо тий. IQ-гээс илүү EQ-г илүү тавьдаг сургуулиуд тэр бүжгийн хичээл, зургийн хичээл, биеийн тамирын хичээлд маш их ач холбогдол өгдөг. Сүүл чинээр байгуулагдж байгаа сургуулиуд бол бид нар эхний хэдэн жил танай хүүхдийг хүн болгоно гэсэн ийм маркетинг хийж авах жишээтэй. Тэгэхээр эндээс хоёлоо яриагаа эхлэе. Гинт яагаад нөгөө IQ маань чухал биш, EQ маань чухал болоо явчваа. За яг миний бодлоор бол энэ хүн төрөлхтний олон мянган жилийн мэдлэг зөвхөн шинжлэх ухааны хувьд бол 90-ад оны эхээр Харвард их сургуулийн профессор бол энэ EQ гэдэг энэ ойлголтыг олон нийтэд танилцуулсан. За юу гэж хэлсэн бэ гэхээр нийт амжилтын 70% бол EQ тайлбарлаж байна. EQ гэдэг нь сэтгэл зүйн чадвар гэж тийм. IQ буюу оюуны чадвар бол биш ээ гэж. Тэгэхээр зүгээр энэ бол яг зүгээр Харвард их сургуулийн эрдэмтэн ингээд олон нийтэд түгээсэн л болохоос биш. Хүн төрөлхтний дахиад хэлэхэд олон мянган жилийн турш мэддэг ийм мэдлэг байж байгаа. За зүгээр энгийн жишээ. Та дэлгүүрт ороод, банкнд ороод математикийн олимпиадын аваргаас бүтээгдэхүүн авах уу? Эсвэл тантай ингээд инээгээд, ханиагаад, сайхан халуун дотн уур амьсгал үүсгээд харилцаа өрнүүлж байгаа хүнээс бүтээгдэхүүн авах уу гэдэг. Ийм л асуудал. Тийм байна. Тэгэхээр өнөөдөр орчин үеийн бизнесч бай, за улс төрч бай, ерөөсөө EQ шаардж байгаа. Ер нь эрт дээр үеэс эхлээд хүний нийгэмд чи EQ шаардж байгаа. За лидер хүн гэж. Тэгэхээр асуулт бол айгүй тодорхой. Хамгийн тархины тархины хурдан ажилтдаг хүн лидер болох уу? Эсвэл нөгөө сүргийнхээ гишүүдийг таньж ойлгодог, тэднийг хайрладаг, тэднэртэй зөв үгдэн зөв мессежийг өгдөг тэ хэн нэг нь яадгийн хөл гарн шалбараад уртын аялал доглоод унахад очоод сэтгэл санааг нь засдаг ийм хүн лидер байх уу гэж. Тийм байна.
Тэгэхээр хүн гэдэг амьтны одоо хүний тархийг одоо хүний тархины тэр одоо өгдөл сэтгэл зүй хүний сэтгэл хөдлөлийг таньж чаддаг, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж чаддаг, бусдын сэтгэл хөдлөлийг удирдах чаддаг ийм хүн лидер бол. Тийм. Энэ бол олон жил мянган жилийн өмнө одоо турш явсан мэдлэг. Зүгээр 90-ад онд албан ёсоор шинжлэх ухааны үндэстэй одоо гаргаж ирсэн. Ийм л юм байгаа. Тэгэхээр яг нь манай та түрүү ярьж байна одоо манай эцэг эхчүүд, манай ээж аавд ярьдаг л хүүхдээ тооны хүн болгоё гэж. Буруу ш. Тийм. Буруу ш. Гэхдээ одоо тоогоор яваад амжилтанд хүрэх тийм ээ өөрийн эдийн засгийн одоо эрх чөлөөг олох магадлал. Нэгдүгээр. Хоёрдугаар бусад хүмүүсийг ойлгодог, хайрладаг, хойноосоо дагуулдаг, өөрийгөө бусад хүмүүст ойлгуулж чаддаг хүний одоо орчин үеийн нийгэмд одоо явах тэр магадлал. Энэ бол одоо бүр хэдэн 10 дахин зөрүүтэй. Тийм учраас зүгээр энд бол бид нар тоогоор явах нь буруу зөв гэж ярьж байгаа юм биш. Ерөнхийдөө таны хүүхэд хүний нийгэмд явах гэж байгаа бол энэ EQ гэдэг юм нь бол IQ-гаас илүү чухал гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр энэ EQ гэдэг одоо өөрөөр хэлбэл тэр сэтгэл хөдлөлийн чадварыг мэдээж бүр багаас нь суулгаж таарна аль ч чадвартай адилхан тийм ээ. Тэгэхээр одоо хизээнээс эхлээд энэ сэтгэл хөдлөл одоо энэ ер нь энэ EQ чадварыг хүүхдүүддээ суулгах ёстой юм бэ? За яг 0 наснаас. За таныхаар бол одоо хасах хэдэн сар гэсэн бэ? 37 хоногтойгоос ураг байх 37 хоногтойгоос өөрөөр хэлбэл нөгөө хүүхэд чинь төрхөөс 2 сарын өмнөөс. За төрхөөс 2 сарын өмнөөс. Тэгэхээр энд юу явагдаад байгаа гэхээр бид нар одоо хүмүүс найзыгаа өөрийгөө болохоор төсөөлөхдөө ил ухамсараар төсөөлж. Одоо ганц зэрэг гэдэг бол ганц зэргийн ил ухамсар. Өнөөдөр толгойд харж байгаа бодол ганц зэрэг юм а гэж бодож байна. Гэтэл орчин үеийн сэтгэл зүйн ухаан бол одоо Зигмунд Фройдын анх нээснээр. Яг нь Зигмунд Фройд бол яг нээгээгүй. Төсөөлсөн, онол дэвшүүлсэн. Далд ухамсар. Далд ухамсар бол одоо үнэхээр байдаг юм байна. Яагаад бол хүний тархины ой санамж бол хязгааргүй юм байна. За энэ ой санамж бол одоо энэ бүх үйл явдлыг биччихэдэг юм байна. За энэ үйл явдлуудаас бол сэтгэл хөдлөсөн моментуудыг бол хамгийн тод томруунаар бичдэг юм байна. Тэгэхээр өнөөдөр таны хэлж байгаагаар одоо хэдэн хоног гинэ? 37 хоног. 37 хоногтойгоос эхлээд одоо далд ухамсар нь ажиллаж эхлэх нь шүү дээ. Ажиллаж эхэлж байгаа. Яг зөв. Тэгэхээр өнөөдөр одоо хүүхэд төрөөд гараад ирэхэд ээж аав нь ямар байна? Орчин нь ямар байна? Халуун дулаан, хайр инэрлэр дүүрэн ийм орчин байна уу? Эсвэл зохиомл орчин байна уу? Тодорхой юмны хэмжээний сорилттой орчин байна уу? Энийг хүүхэд бичиж байгаа. Тэгэхээр ер нь бол эрдэмтэд 2 нас гэхэд бол 70 гаруй хувь нь хүн болж төлөвшөж байна гэж байгаа. Хүүхэд одоо 2 нас хүрэхэд 70 гаруй хувийн төлөвшөл бол олчж байна л гэж байгаа байхгүй. Тийм. Энийг бид нар ангаах хонд амьдралын алтан мянган хоног гэдэг. Бид хевлийдээ 270 хоног тээдэг. Нэг нас хүртэл 365 хоног, 2 нас хүртэл 365 хоног. Энэ 3 тоог нэмэнгүүт 1000 хоног. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр хүний 80, 100 наслах үндэс суурь фундамент нь одоо бэлтгэгдэж байгаа, тавигдж байгаа. Энэ 1000 хоногийг одоо хамгийн зөв зохистой хүүхдээ өсгөж хөгжүүлэхэд ашиглах юм бол за тэгээд цаашаага нөгөө орсуудын ярьдгаар маслаар гулгаа явж байгаа юм шиг л юм болно гэж зүүрэлдэг. Тэгэхээр тэр их чухал тийм ээ. За тэгэхээр одоо яг хүүхдийн эмч хүний хувьд бол тэр дөнгөж одоо төрхөөс өмнө за тэгээд дөнгөж төрөнгүүт хүүхдийнхаа сэтгэл санааны байдлыг тайван тогтун байлгах бол маш чухал байдаг. Тэгэхээр энэ ерөөсөө дөнгөж төрсөн хүүхдийн хувьд бол тэврэлт. Төрөөл 30 минутын дотор амлуулдаг, ээжийн цээжин дээр тавиал тэврээл яадаг. Энэ бол хамгийн чухал одоо тэр хүүхдэд хайр, инрэл, найдвартай байдал, итгэл өгж байгаа юм байгаа. Одоо энэ психологи гэдэг юм чинь зориг, итгэл энэ тэрийг хүртэл судалдаг тийм шинжилгээ ухаан. Тэгэхээр тэр одоо ирээдүйдээ итгэх, ээж аавдаа ойр дотныхондоо итгэх, энэ одоо хорвоо дэлхийд итгэх итгэл гэдэг чинь ерөөсөө ээжийн тэврэлт байдаг. Тэр зориг гэдэг юм чинь дандаа тэвэржээж үүсдэг юм байна л да. Тэгэхээр манай харамсалтай нь заримдаа залуу ээж аав нар хүүхдээ тэвэрмээргүй одоо тэврэх нь буруу тэврүүлээ сурах чинь. Тэгэхээр би яаж бусад гэрээ ажлаа хийх вэ? Яаж би бусад өөр хүүхдээ асрах уу? Дээдлийн хүүхдийнхаа хичээлийг даалгаврыг хийлгмээр байна гэж ярьдаг. Гэтэл тэврэх гэдэг бол хамгийн дөнгөж анх төрж байгаа хүүхдэд өгж байгаа энэ сэтгэл зүйн одоо хамгийн таатай орчин
боловсрал гэж ангавхаа үздэг тийм ээ. За хүүхдийн сэтгцийн онцлог гэвэл юу хэлэх вэ? Одоо ээж аав нарыг та хүүхд гэдэг чинь биднээс ийм онцлогтой шүү. Тэр онцлогийг заавал харгалж үзэж байгаарэ гэж хэлэх ямар онцлог байх вэ? Хоёр хувааж үзнэ. Нэгдүгээрт хүүхдийн генетикийн өгөгдөл гэж байгаа. За интроверт хүүхэд үү, экстраверт хүүхэд. За интроверт хүүхэд гэдэг бол ерөнхийдөө орчны одоо энэ өдөөгч хүчин зүйлс хит мэдрэг. Тэгэхээр одоо тод гэрэл, дуу хөгжим, хүмүүсийн харилцаанд бол одоо их маш хурцаар хүлээж авдаг. Ийм хүүхэд байж байгаа. Ийм учраас ийм зүйлсээс зүхтаадаг. Шинэ орчинд байх дурггүй, өөр хүнд тэврүүлэх дурггүй, тийм үү? Тийм. Гэдэг нь энэ хүүхэд одоо оюун ухааны IQ-гийн хувьд те удаашралтай, сааталтай гэсэн огт биш. Эсвэргээр бид нар одоо меланхолик гэж одоо дээр үед ярьдаг шүү дээ. Мелихойлик, Гиппократын он шүү дээ. Тийм. Тэр бол хөрхий яг шинжлэх ухаанаар нотлогдоогүй. Одоо бол хинч тоож үздэггүй. Одоо ашиглахгүй. Ийм асуудал. Гэхдээ ер нь санаа нь бол одоо зарим хүмүүс бол одоо хүмүүсээс дөлдөг, жоохон ганцаардмал, тусгаарлагдмал байдалтай. За ийм хүмүүсийг бол бид нар орчин үед бол интроверт. Шалтгаан нь удаашралтай ингээд бүгдэг ганцаардмал биш. Эсвэргээр маш мэдрэг. За тэгэхээр интроверт хүүхэд үү, экстраверт хүүхэд үү гэдгээ ерөнхийдөө бол эцэг ингээд ажиглаж явах хэрэгтэй. За интроверт хүүхэд бол чинь хүмүүст нээлттэй юу? Нээлттэй. Гэхдээ тэрийг илэрхийлэх байдал нь дутуу. Найз нөхөдтэй юу? Айз нөхөдтэй. Гэхдээ цөөхөн чанартай гэж. Экстраверт хүн бол магадгүй 20 найзтай. Гэхдээ магадгүй үнч найз цөөх. Интроверт бол 3 найзтай маш үнэнч. Ийм байдлаар зүгээр л өөр хүмүүс байна л гэдгийг бид нар ойлгож байгаа. За нэгдүгээр тийм генетикийн өгөгдөл байгаа. За хоёрдугаарт хүний одоо 25 та юм уу 30 та хүний одоо ямар хүн байх вэ гэдгийг бол орчин нөхцөлд болж байгаа. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг хүмүүжүүлж болно тийм үү? Болно. Өөрөөр хэлбэл эцэг их ямар байдалтай байна, сургууль нь ямар байна, ангийнхан найзууд ямар байна, гэр нь ямар байна гэдэг орчин бол хүний сэтгэл зүйд бол хамгийн багаар 50% нөлөөтэй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр нэг 50% нь генетикийн өгөгдөл одоо маш их ууртай байх уу, их төвчээртэй байх уу. Нөгөө 50% нь их ууртай байсан хүүхдийг ч уураа барьж хүмүүжүүлж болгоно тийм үү? Эсвэл их даруухан тийм зожиг хүүхдийг ч нээлттэй болгож хүмүүжүүлж болно. Өөрөөр хэлбэл эндээс юу хэлэх гээд байгаа вэхээр бид нар өнөөдөр одоо хүнийг нэг юм баримлын шавар шиг үзэх гээд байгаа байхгүй юу? Одоо нэг нь одоо цементээр цутгацсан баримл. Нөгөөх нь дуртай үедээ хэвэнд оруулж олдог баримл. Тэгэхээр энд ерөөсөө эцэгчүүд юу ойлгох ёстой вэхээр хүний оюун ухааны чадварыг авах ёстой. Хүний оюун ухааны чадвар хязгааргүй. Тэгэхээр генетикийн хувьд интроверт төрсэн хүн экстраверт юм шиг хүмүүжиж болно. Яг тэгэхээр өнөөдөр яг хөтэ сэтгэл зүйч эрдэмтэд интроверт, экстраверт, хаалттай, нээлттэй, чадварлаг, чадвар муутай гэдэг айгүй олон янзаар ангилж болж байгаа. Гэтэл хүний энэ оюун ухааны өгөгдөл гэдэг маань өөрөө супер компьютераас илүү чадaltaй учраас энэ дээр зөв ажиллах юм бол ямар ч хүнийг ямар ч төвшөнд авч хөгжүүлж болно гэсэн санаа. Ер нь бол. Тэгэхээр энийг бид нар нэгдүгээр бол ойлгох ёстой. За хоёрдугаар ер нь хүний одоо амьдралын сэтгэл зүйн нас гэж байгаа. Хөгжлийн үе шат гэж. За биологийн шин чанар нас бол одоо юу гэдгийг одоо мөлхөө нас. За эхийн сүнээс гарна, бор хоолнд орно. За тэгээ явсараад шилжилтийн нас те. Бэлгийн бойжилтын өгдөн. За тэгээд одоо өсвөр нас руу шилжин насан турш гэдэг юм ингээ те. За 40 насны одоо хямралч гэдэг юм ингээ явж байна. Сэтгэл зүйн нас чинь цуг явж байгаа. Тэгэхээр нэг настай хүүхэд юу авах ёстой вэ? 5 настай хүүхэд юу авах ёстой вэ? 9 настай хүүхэд юу авах ёстой вэ гэдэг сэтгэл зүйч нар судалж байгаа. Нэг настай хүүхэд бол өнөөдөр өөрийгөө хамгаалах чадваргүй, хоол тэжээлээ олох чадваргүй учраас өнөөдөр таны түрүүний хэлсэн тэрвэрх гэж тайлаа тийм л та бол туршлагаараа ярьж шít. Сэтгэл зүйн онлын үүднээс бол хайр халамж, халуун дулаан орчныг хүсэж. За 5 настай хүрээд ирэхэд нь одоо 5 6 настай хүрээд ирэхэд хүн бол одоо тодорхой хэмжээнд тархитлагаа ажиллаад асуулт асууж эхэлж байгаа. За ээжээ би хаанаас гарсан юм бэ? За одоо энэ эмээ өвөө яагаад нас орчваач гэдэг юм уу те? Энэ үед бол хүн одоо танин мэд хүн өөрийгөө ингээд олж эхэлж байгаа байхгүй юу баг багаар. За энэ үед нь манай эцэгчүүд яадаг вөхөр дугуй жоох хүүхдээ юм ярьдгүй юм. Явж тоглоомоо тоглол. Гих байдлаар одоо тэр орчлон ертөнцийг таньж мэдгэж байгаа хүнийг бол одоо мохоодог.
За тэгээ би Берклид одоо хүний хөгжлийн төв гэж байгаа Беркли их сургууль хийж badал. За энэ төвийн захиралтай уулзж байхад бол өөрөө 9-14 насыг судалдаг. За 9-14 настайд бол хүн бие хүн болж төлөвшдөг гинэ. Бие хүн болж төлөвшдөг. Энэ үед хүн дэм зааж болохгүй. Өөрөө сурах хэрэгтэй. Одоо 10 настай хүүхдээ чи таеквондо дэв, чи усан цэл, чи балет дэв, чи тоо сур гэж заагаад байх юм бол 40 настай ямар хүн үйлдвэрлэх вэхээр ингээд ийм чиглэл хайдаг. Дээд тэнгэрээс нэг юм гарц одоо заах байх гэж хайдаг ийм хүнийг би болж байна. Тэгэхээр 9-оос 14 настайд хүн өөрөө бие даан өөрийнхөө шийдвэрийг гаргадаг тэр төлөвшлэн явж идэг гинэ. Тэр үед нь одоо манипуляц хийх нь шүү дээ. Магадгүй одоо таеквондогийн видео үзүүлсээр хагаад хүүхэд өөрөө л би таеквондод явъя л гэж хэлэх хэрэгтэй байгаа. Өөрөө. Тэгэхээр тэр хүний гаргаж байгаа бүх шийдвэр өөрөх нь гаргасан шийдвэр байх хэрэгтэй. Ийм байдлаар одоо хүний хүүхдийн одоо генетикийн өгөгдөл болон сэтгэл зүйн төлөвшлийн үе шатууд байна тий. За тэгээд яг одоо Эрик Эриксон гэдэг алдартай сэтгэл зүйч байгаа. Одоо хүнийг одоо 70 80 нас хүртэл ингээд сэтгэл зүйн үе төлөвшлүүдийн зурцсан байж байгаа юм л та. Яг энийг бол одоо яг онлоор гаргацсан шинжлэх ухаанаар нотлоход бол хэцүү. Яг тэгэхээр та өөрөө хэлсэн сэтгэл зүйн шинжлэх ухаан бол философийн шинжлэх ухааны нэг хэсэг маягаар олон мянган жил явсан. Тусдаа шинжлэх ухаан бол 100 жил болж байгаа. За яг бодиттой нээлтүүд хийгээд 30-40 жил болж байгаа. Гэтэ бид юуг өнөөдөр мэдж байгаа вэ гэхээр хүний оюун ухааны нөөц хязгааргүй. Далд тухамсрын төлөвшил маш ихт явагдаж байгаа. Орчин буюу эцэг эх гэсэн үгтэй маш чухал нөлөөлөл үзүүл. Тэгэхээр өнөөдөр эцэг эхчүүд одоо юу гэдгийг одоо сайн сургууль та түрүүн хэлсэн юглээ сантчил уу юу гэдэг үнэтэй сургуульд оруулаад хүүхдийн мундаг хүн болгоно гэвэл бодлоо байна тийм. Тэр шиг бодлоо байхгүй. Тийм. За тэгэхээр тэр сэтгэл зүйн одоо хүүхдтэй боловсрал олгох, хүнтэй харилцаж сургах, тэр уур уцаараа барьж сургах сайн одоо ой тогтоолттой байхын тулд эцэг эхийн одоо нөлөө эцэг эхийн үлгэр дуурайл мэдээж асар их байж таарна. Тэгэхээр хүүхэд ерөөсөө л тойл бид нар ярьдаг шүү дээ. Хүүхдээ хүмүүжүүлэх гэж хичээгээд хэрэггүй өөрснийгөө л хүмүүжүүлнэ шүү дээ. Тэгэхээр бид нар өөрснөө ямар байна? Хүүхдүүд тийм л байна. Одоо ингээд бидний насан дээр чинь бол бидний гойж байгаа юм чинь бол сайн өсгөж хүмүүжүүлсэн хүүхдүүд л байж шүү дээ. Одоо залуу байхад бол яа тийм мэдэхгүй одоо өөрсдийнх нь хийж байгаа ажил хөдөлмөр олж байгаа цалин орлого байж магадгүй. Одоо бол бидний насан дээр сайн өсгөж хүмүүжүүлсэн хүүхдэл байна. Тэгэхээр бид нарыг хэмжээ. Тэгэхээр тийм байхын тулд бүр л одоо нялхаас нь хичээх хэрэгтэй гэж бид нар ярьлаа. 6 сартай хүүхэд ээж аавынхаа биеийн хилнээс ээж аавгаа баярлж гин үү, хоорондоо муудсан байна уу, өнөөдөр их аж аргалтай байна уу энэ төр гэдгийг хүүхэд 6 сартаагаас мэдэрч байдаг тийм. За тэгэхээр тэр сэтгэл зүйн хэвийн хөгжилд тийм амар амгалан байдал аягүй чухал. Хүүхэд одоо аз жаргалтай юмд санаа зовхгүй дулаахан хайр инэрлтэй идэх хоолтой байх аягүй чухал. Тэгээд стресс бол хүүхдийн одоо хэвийн уурах тархины хөгжил асар муугаар нөлөөлж байдаг. Тэгэхээр стрессийг яаж бууруулах вэ? Энэ стресстэй нийгэм. Жишээлбэл та одоо хүүхдүүдийнхаа дэргэд уураа яаж барьдаг вэ? Тэр аргаасаа хуваалцаач. За одоо яг хөтэ би одоо нэг ямар одоо сэтгэл зүйн эрдэмтэн байгаа шүү дээ. Зүгээр яг сэтгэл зүй судалдаг ийм менежер хүн байж байгаа. Ер нь бол одоо юу гэдгийг те уур гэдэг бол өөрөө айц гэхгүй юу? Айцсаас үүсэж байгаа. За тэгээд айдас гэдэг бол юу вэ гэхээр мэдлэггүй өвчин баггүй юу? Хүн мэдэхгүй юмнасаа л айна. Мэддэг юмнасаа айхгүй. Тэгэхээр эндээс бид нар ямар гаргалгаа гаргаж байгаа вэ? Айц гэдэг бол төсөөлөл юм а гэж. Тэгэхээр энэ дэр төсөөлөл чинь бодит байдлаас зөрж гинүү гэдэг асуудал гарч байгаа. За тэгэхээр сэтгэл зүйн ухаанд бол юу гэж үзэж байгаа вэ гэхээр дэлхийн хамгийн ухаантай хүний төсөөллөө бодит байдлаас байнгын зөрүүтэй явдаг гэж. За төсөөлөл бодит байдал 180 градус зөрөх юм бол бүр одоо уруугаараа ингэ зөрөх юм бол та одоо санаж байгаа бол Beautiful Mind гэдэг математик Джон Нэшийн тухай кино байдаг шүү дээ. Амьдралынхаа туршны 3 найзтай.
төсөөллийн хий үзэгдэл хардаг одоо шизофрен гэж ярьж байгаа тийм шизофрен гэж. Тэгэхээр ийм одоо хорвоо дэлхийд байхгүй юмыг төсөөлөөр харж штэ. Сэтгцийн өвчлөл. Төсөөлөл бодит байдлаас 180 градус зөрснийг сэтгцийн өвчлөл гэж нэрлэж байгаа. Гэтэл жирийн дундаж хүн төсөөлөл бодит байдлаар зөрчсөн л явж идэг. За 180 болчвол сэтгцийн өвчлөл. Тэрнээс арай бага. За тэгэхээр төсөөллийг одоо миний одоо харж байгаа төсөөлөл. За жишээ нь би одоо жишээ нь юу гэдгийг те ресторанд гүгээд орлоо. Манай найз өхөн нэг залуутай тэвэрлэлдээ зогсчихлаа. Миний төсөөлд юу гэж бодох вэ? Намайг араар нь тавьж гин. Өөр хүнтэй явж гин гэж хар. Гэтэл бодит байдал дээр тэр найз охин чинь ахтайгаа одоо тэвэрлэлдээ зогсож байл яах вэ? Тэр нь бодит байдал гэхгүй. Тэгэхээр бидний төсөөлөл гэдэг бол маш хурдан секундыг одоо 100%-ны дотор дүгнэлт хийхээр програмчлагдсан. Юун дээр үндэслэх вөхөр сэтгэл хөдлөл дээр үндэслэдэг. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөрөө одоо амьдралаа удирдуулдаг хүн бол байнга төсөөлөл нь бодит байдлаас зөрж явна гэсэн үг. Тэгэхээр бодит байдлыг бид нар аль болохон одоо ойрхон төсөөлөөр харахын тулд сэтгэл хөдлөлөө байнга удирдах хэрэгтэй болж байгаа. Энийг EQ гэдэг байгаа байхгүй юу? Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдна гэдэг бол EQ. EQ өндөртэй хүн гэж хэмбэ гэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирддаг хүн. Чи нэг хүн харлаа, амар сэтгэл хөдлөлөө таалагдлаа. Гэтэл тэр хүн чинь луурчин байвал яах вэ? Хулгайч байвал яах вэ? Тэгэхээр сэтгэл хөдлөл дээр одоо үнэлж гарч байгаа мэдээлэл бол өөрөө буруу төсөөллийг бий болох одоо ийм маш том эрсдэлтэй л гэж хараад байгаа юм. Ер нь бол. За тэгээд дахиад нэг би таны түрүү ярьж исэн юм дээр бас та маш чухал юм үнд чинь л. Одоо жишээлбэл бид нар хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ одоо ямар зан авир гаргадаг вэ гэх юм уу те. За жишээлбэл одоо бид нар хүүхдээ сайн хүн болгоё гэж хүмүүжүүлээд. Тэгснэ авилгалыг үзэн ядаад байгаа. Тэгснэ яаж байгаа вөхөр одоо 16 та хүүхдийн хажууд ингэж ярьж байгаа байхгүй юу? За яв дүнгийн өргөхийн тулд багш нь набор өгчээл гэж. Өөрөөр хэлбэл бид нар хүүхэдтэй авилгалыг суулгаж өгч. Багш нь набор өгчээ. Цэцэрлэгийнх нь багш нь одоо нэг бэлэг өгчээ, тэ? Замын цагтаа зогсоовол одоо юу гэдэг хэдэн цаас өгөөд аргалчиж гэх юм. Ингээд хүүхдийн хажууд яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид өнөөдөр юг ойлгох ёстой гэхээр бидний дотор 4-5 хүн зэрэг явж байгаа. Нэг талд нь авилгалыг үзэн яддаг гэж боддог. Нөгөө талд нь одоо тасралтгүй авилгал өгж явдаг. Нөгөө талд нь авилгалыг сурчилдаг хүүхдүүдтэй. Тэгэхээр өнөөдөр одоо ганц зэрэг гэдэг хүн ингээд нэг юм бодол орж ирээ. Би энэ юм байна гэж бодно гэдэг маань өөрөө өөрөөсгөл. 4-5 тал байгаа. Энэ талуудаа бүгдийг нь шүүж үзээд эндээс яг зөв талаа одоо тууштай баримталж хүүхэдтэй зөв үлгэр дуурайл үзүүлэх байхгүй юу? Ийм бид нар айгүй их ялгаанууд бас байдаг ер нь. Тийм байна. За энэ нөгөө хүүхэдтэй үлгэр дуурайл үзүүлэх, сайнаар муугаар үлгэр дуурайл үзүүлэх гэдэг дээр бас нэг айгүй чухал өдөр тутмын амьдрал дээр таардаг нэг асуудал байгаа. Тэр нь болохоор нөгөө хүүхдийн хаанд иргэд маргалдаж, зөрчилдөх, үзэл бодол зөрөх ийм асуудал ээж идэг. Мэдээж бид нар энэ дотор исэн бусын хязгаараас тавсан хэрүүл зодооныг бол яриаггүй. Өөрөөр хэлбэл ахуй хаан л байна, тэнд бол дандаа л зөрчил маргалтаан байна. Тэгэхээр одоо хуучин бол нэлээд одоо 20-30 жилийн өмнө бол бид нарыг залуу байхад бол хизээж хүүхдийн хаанд иргэд битгий маргалт, тэрэлт, битгий зөрчилд дандаа ингээд ийм найрамдалтай, сайн сайхан ийм бай. Одоо хэрвээ нөхөртөөгөө их нэртэйгээ маргалтахаар бол асуудал гараад тэрийг шийдэх шаардлагатай бол хүүхдүүдээ өвөө эмээ дээр наваач тавиад гадаа тоглож байгаа хооронд цэцэрлэг сургууль дээр байх хооронд энэ асуудлаа шийдгэдэг байсан тий. Тэгэхээр одоо бол бас шинжлэх ухаан арай өөрөөр хардаг болсон байна. Тэгэхээр шинжлэх ухаан одоо зөрчилдөх, маргалдах юм хүүхд яг тэрийг сонсож явах хэрэгтэй. Мэдээж энэ дотор хэрүүл зодоон хэлээгүй. Энийг би дахиад хэлье. Тэгэхээр тэгээд маргалдаж мэтгэлцээд зөрчилдөөнөө богинохоо хугацаанд зөв шийдвэрлээд тэгээ эргээд нөгөө одоо эвлэрж байгаа тэр шинж тэмдгүүдээ штэ биеийн бинээ тэрж авах, үнсэх, биеийн биендээ аятаа сайхан, тааламжтай сайхан үг хэлэх тэрийг харж өссөн хүүхэд тэр альва одоо амьдрал дээр бол ирээдүйд болох маргаан зөрчлийг шийдвэрлэх ур чадвар илүү сайн, илүү одоо асуудлыг эвээр шийддэг, хүнийг сонсож сурдаг тийм
чадвартай болж өсдөг гинэ. Тэгэхээр манай ээж аав нар бас хүүхдийнхаа дэргэд зөв маргалдах, богинохон хугацаанд үр дүнтэй маргалдах зөрчлийг шийдвэрлэх нэг одоо гарц дээр очих энэ тал дээр бас нэлээд ур чадвартай. Тэгээ тэрийг хүүхдүүд нь харж явах юм бол эргээд хүүхдүүдэд нь энэ ур чадрыг одоо суулгах гэд сайнаар нөлөөлдгөө гэж үтсэн байх нь. За тэгэхээр бид нар бол одоо жишээлбэл хүүхдийн эмчнэрийн хувьд ээж аав нарт юу гэж зөвлөдөг вэ гэхээр хүүхэд нэг 20 орчим сартаагаас сайн муу буруу зүрэг ялгана. За одоо ээж хоёр маргалдаж хахад ээжийн зөв байна, аавын буруу байна. Эсвэл би ингээд тоглож хахад би буруу юм хийчлээ дээ. Эсвэл би зөв юм хийсэн. Энэ найз маань буруу юм хийчлээ гэдэг энэ чадварыг дунджаар нэг 20 орчим сартаагаас эзэмшдэг гэж үздэг. Тэгэхээр биднээс айгүй ийм зөвлөгөө авдаг ээж аав нар ирээд одоо манай хүүхэд ингээд тоглож байгаа найзынхаа юмыг маш их булааж аваад байна. Ийм буруу үйлдэл гаргаад байна. Намайг ингээд зодоод байна. Ээжигээ үстэй зодоод байна. Бид нар яах вэ гэд. Тэгэхээр бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр яг тохирсон шийтгэлийг оногдуулаарай. Гэхдээ тэр нь загнах, одоо зодох, элдвээр хэлэх мэл ерөөсөө биш. Жишээлбэл оройн хоолоо идчихэд десерт иддэг байсан бол өнөөдөр манайх десертгүй. Яг тэгвэл чи өнөөдөр ингэсэн. Эсвэл юу гэдгийг орой хоолоо идчихэл бүгдээрээ гоё том өрөөндөө суугаад хамгийн дуртай гэр бүлийн шоу үздэг байсан бол өнөөдөр манайх телевизээр асаахгүй. Яг тэгвэл чи ингэсэн. Тэгэхээр нөгөө буруу юмыг ойлгуулад гэтэл нөгөө зөв юм хийсэн дээр нь дандаа магтаад урамшуулад ингээд агараа гэсэн зөвлөгөө өгдөг байхгүй. Тэгэхээр одоо ганц зориг эдийн засгийн хувьд 3 хүүхэдтэй аав ямар аргаар шийтгдэг вэ? Эсвэл одоо юр шийтгдэггүй юу? Шийтгэхгүй байсан зөв үү? Эсвэл танд ямар нэгэн шийтгэлийн одоо ээж аав нарт хуваалцахаар тийм тэргуун туршлага байна уу? За тэрэн дээр одоо өстой нөгөө загасчдын мөр усгүй гэдэг шиг яг итгэлтэй хэлэх юм бол алга. Зөвхөн ер нь бол би юу гэж бодож байгаа гэхээр одоо ингэдэг л дээ. Айгүй гоё орчин бүрдүүлээ гэдэг байхгүй. Монголчууд бас тэгж ихээр. Тэр бол буруу. Яг хүн гэдэг чинь зовлон дундаас бий болдог. Яг тэгэхээр амьдрал бол тэр чигээрээ бэрхшээл. Дардан зам гэж байхгүй. Банкны гүйцэтгэх захирал болъё, бэрхшээлт бол. Том бизнесмен болъё, бэрхшээлт бол. Монгол улсын их сургууль профессор болъё, бэрхшээлт болно шүү дээ. Дардан зам хаанч байхгүй. Гэр бүл зохио, бэрхшээлт бол. Тэгэхээр бэрхшээл үгүй тийм орчин бол тэр бол өөрөө одоо фантаз, буруу орчин гэж. Тэгээ зөвөр яг би таны асуусан асуултад шууд бусаар хариулахад ер нь энэ манай нүүдэлчин ах уу гэдэг бол өөрөө ахуугаараа боловсруулдаг байжээ гэж. 5 настай хүүхэд одоо яадаг юм. Шууд хурах шиг хариулдаг. 7 настай морь унаад хонь хариулдаг. За одоо төсөөлөл л да одоо хотын залуучууд бид нар төсөөлөл л да. За би өөрөө одоо хөдөө өссөн учраас тийм. Өглөө 7 цагт хоньоо гаргаад. Морьтой. Нөгөө литрийн юм хөнгөн цагаан юу бетан байдаг шүү. Таргаа хийгээд 2 хуруудаа хармаалаад 5 боо кармалаад тийм ээ нөгөө сайхан цагаан тосонд харьцсан бор боо кармаалаад ингээд орой 8 цаг хүртэл явна. Наранд сүдрвч байхгүй. Тоглоом байхгүй. Юу ч байхгүй. Ингээд бүтэн өдөр явхад хүнд юу өсөж байгаа? Хүнд одоо EQ өсөж байгаа байхгүй юу? Ямар EQ өсөж байгаа гэхээр төвчээр гэдэг EQ өсөж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар хөрөнгөө хамгаална гэдэг EQ өсөж байгаа. Тэр хөрөнгөө хамгаална те. Тэгэхээр Монголын одоо энэ нүүдэлчин ард түмэн бол хэдэн мянган жилийн турш эцэг гэхээсээ илүүтэй нүүдэлчин ах хүн тэр хүнийг хүн болгож төлөвшүүлдэг гэсэн. Хариуцлагажуулдаг, хатуужуулдаг, төвчээртэй болгодог те. Одоо бид нар бүгдээрээ ингээд байшин дотор ороод ирээ суудсан чинь яах учраа одоо олохгүй байгаа. Тэгэхээр таны одоо энэ подкастын ач холбогдлыг бол би тэр гэж харж байгаа. Тийм учраас одоо сайн хөгжил төлөвшил гэдэг бол тийм зөөлөн өдөн дэр шиг орчин бол биш шүү гэж таны түрүүний хэлж байгаатай бол маш их санал хэлж байна. Тэр бол үнэхээр чухал. Тэгэхээр би бол яг одоо юу гэдгийг нэгдүгээрт одоо баланс байх хэрэгтэй гэж дотроо бол боддог. Миний бодол ч одоо юу гэдэг манай эхнэр бол одоо юу гэдэг хүүхдүүдэд маш их зөөлгөө ханддаг. Би бол зарчимч шаардлага тавьж ханддаг. Хэрвээ тэрийг одоо зөрчих юм бол тодорхой хэмжээнд шийтгэдэг. Шийтгэх нь гэдэг нь одоо ямар ч шийтгэл байж болно. Одоо жишээ нь
одоо яадгийн те одоо манай тохиолдолд бол одоо ганцаараа одоо нэг хүүхдийн өрөөнд биш те том өрөөнд одоо ганцаараа ханддаг ч юм уу те тиймэрхүү одоо шийтгэлүүдийг оноожл байгаа юм л. Гэхдээ энэ бол нөгөө бидний нүүдэлж ах уугийн тэр орчин өөрөө хүмүүжүүлдэг байсан тэрнтэй бол одоо хавтахгүй л дээ. Зөвхөн ер нь бол одоо энэ суурьшмал иргэншил гэхэд бол тэр одоо дөрвөн хантай байшин дунд одоо хүүхд хүмүүжүүлдэг соёл бол еврей нарт байгаа. Биднэрт байхгүй. Тэгэхээр бид яалтчгүй урагшаага ахиж одоо суралцах хэрэгтэй. Тэгээ таны энэ подкаст бол айгүй чухал. Тэгээ би танаас асуулт асуумаар байгаа байхгүй. Одоо эцэг хүний хувьд те. Тэгэхээр та ч одоо магадгүй 50,000 ч юм уу 70,000 ч юм уу хүүхд үзэж байгаа. За яг хүүхд танаа төрсөн гэсэн ингээд үзэж байгаа. А гэтэл эцэгхэн цуг ирж байгаа. Тэндээс бол та нэг гэр бүлийн одоо уур амьсгалыг үзэж байгаа. Тэгэхээр та ч юм бол өөрөө миний бодлоор бол маш том quantity гэж ярьдаг. Шинжлэх ухаан хоёр багтдаг л да. Quantity буюу тоон. Quality буюу одоо чанарын судалгаа гэж. Танд бол чанарын судалгаа дор хаяж байгаа. Quantitative ч бас байж юм. Тэгэхээр таны одоо энэ олон жилийн одоо туршлага судалгаанаас харахад одоо яг шүмжлэлтэй харагдаж байгаа юм юу вэ? Эцэгчүүдэд. Яг эцэг эхчүүдэд нэг ийм их том юм байдаг юм аа. Бид нар хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээ хинээрч заалахгүй гэж. Өөрөөр хэлбэл тэр одоо би ингээд таны яриаг сонсож байхад нөгөө монголчууд ч дандаа хүүхдээ хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг. Сая таны ярьдаг тэр хураг ишгэнд явах тэр мор мал тэр ямаа самнах айраг бүлэх дандаа тийм хөдөлмөрөөр хүүхдээ хүмүүжүүлдэг бас ард юм. Тэгэхээр тэрнээсээ одоо салаагүй нэг ийм хүмүүс ирдгийг хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээ хинээрч заалахгүй. Өөрөөр хэлбэл нөгөө гадаа байгаа 1000 малан тэгсэж жаад өөрөө өсчдөг нөгөө 7-8 хүүхэд нь хөдөлмөрөөр хүмүүждэг байсан юмнасаа салахгүй байна уу да гэж хардаг. Нэг ийм дутагдал байдаг. Гэтэл одоо энэ подкаст чинь зорилго тийм шүү дээ. Ерөөсөө тийм хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэхээ хинээр салахгүй гэж болохгүй. Энэ нийгэм чи хөгжиж гин, энийг дагаа шинжлэх ухаан хөгжиж гин. Хэрвээ та өвөө юм уу, эмээ юм уу, ах юм уу, эх ч юм уу, ээж аав тэр хүүхдийг өсгөж хөгжүүлж л байгаа л бол заавал суралцах ёстой, заавал наад захын мэдлэгтэй байх ёстой гэж одоо манай нөхөр бит хоёр манай энэ эмнэлэг энэ баг тэгж үздэг. За хоёр дахь алдаа миний харахад юу байдаг вэ гэхээр нэг тийм бие махбодын сайн сайхныг илүү их тавьдаг. За манай хүүхэд хоолтой, дулаан гэртэй одоо ёо гэх өвдөх өвчнгүй байна гэдэг. Өөрөөр хэлбэл ялангуяа манай энэ завгүй аав нарт их харагддаг алдаа юу гэхээр нөгөө эхнэр хүүхдүүдэд үнтэй тоглоом, үнтэй гутал хувц авч өгöd өөрийгөө аягүй мундаг аав гэж боддог. Би ерөөсөө юугаарч дутаагаагүй. Гэтэл тэр хүүхдэд үнтэй гутал хувцас тэр эхнэрт үнтэй одоо палаж түүфлээсээ илүү одоо гэр бүлийн дулаан уур амьсгал нийлээд бүгдээрээ сайхан тоглодог, аялдаг, зугаалдаг, гэрийнхээ ажлыг хамтдаа хийдэг, сонирхолтой юм ярьдаг. Өнөөдөр миний ажил дээр юу болсон бэ? Ээж нь очиод ямар инээдтэй өнөөдөр болсон гэж миний хөө ингэсэн гэл одоо аав нь би өнөөдөр ямар одоо юу гэдгийг магадгүй их цалин орлоготой байсан бэ юу ч гэдгийг ингэж ийм дулаан уур амьсгал манай залуучуудад жоохон дутагдаад байдгийм үү? Өөрөөр хэлбэл хүүхдүүдийнхаа магадгүй эхнэрийнхаа сэтгэл санааны одоо аз жаргал сайн сайхан байдлаас илүүтэй материалын чанарыг хараад байдаг. Гэтэл өнөөдрийн та битгаар ярьж байгаа гол сэдэв бол одоо энэ хүний тэр сэтгэл санааны баярлах, гомдох, одоо жигшин зэвүүцэх, бахархах, хүний амжилтанд баярлах, одоо тэр харьцаж байгаа хүнээ ууралцсан байна шүү, гомдсон байна шүү, тэрийг мэдэрдэг энэ юм айгу дутагдaltaй байгаа мөгөд нэг иймэрхүү юм харагддаг. Тэгээ жишээлбэл одоо хүүхдийн эмчүүний үед юу байдаг вэ гэхээр ингээд ээж аав нар ирээд хүүхдээ үзүүлнэ. 1 2 5 6 сартай хүүхдээ. Манай хүүхд айгу хуйлж байна. Манай хүүхд нойронд их муу байна. Бид нар ингээ хүүхдээ яг ингээ тэдэн цагт унтуулаад тэдэн цаг сэрээгээд тэдэн цагт хоол идүүлээд тэр яг ийм хоногийн ийм химнэл цагийн хуваард оруулж өрөөсөө чадахгүй байна. Энтэр гэсэн зовир эхэлдэг. Тэгээ үзэхдээ бие махбодын өвчин байхгүй. Нөгөө хүүхдэд стресс үйж идэг. Ерөөсөө манай эмнэлэг бол ер нь манай эмнэлэг бас арайч гэж ангаа ухаан бол 1 сартай хүүхдээ стрессийг тодорхойлж шít одоо. Тэгэхээр манай эмнэлэг ч гэсэн тэгээ та бол одоо баг зинт баг одоо 30% нь стресс эмчлээ. Сэтгэл зүйн ер нь баг тийм. Одоо
2 сартай хүүхэд ирэхдээ бид нар за бие махбодын өвчин алгаа стресс байна. Танай гэрт ямар нэг юм болохгүй байна. Тэгэхээр бидний ашигладаг тэр Америкийн стресс 1 сартаагаас эхлээд 5 настай хүүхдэд стресс байна уугүй юу гэдгийг ашигладаг юм юу байгаа юм л да асуумж. Тэрэн дээр бол яг хүүхдийн талаар асууж байгаа цөөхөн асуумж. Тэгэл ерөөсөө тэр асуумжийг чинь бараг 70-80% нь эцэг их гэр бүлийн харилцааг асууж байгаа асуумж. Тэ нөгөө оноогоороо за энэ хүүхэд бол бие махбодын өвчин алгаа өөрөөр хэлбэл чихэн өвдөг байна, хоол нь ханиа татгалгаа байхгүй наа гэтэл танай хүүхэд стресс байна шүү гэдгийг одоо анагаахын 1 сартад нь хэлж шүү дээ. Тэгэхээр манай эмнэлэг бас энэ тестүүдийг саяхнаас эхэлж хийж эхэлж байгаа юм байж байгаа тий. За би одоо сэтгэл зүй судалдаг тэгээд одоо эдийн засагч менежер хүнтэй ярилцж байгаагийн хувьд нэг асуулт байна. Тэгэхээр манай монголчууд одоо өвчин өвхөл хагацл хэцүү бэрхшээлтэй юм дээр лам бөө дээр их очдог. Одоо би олон жил хүүхдийн эмчийг харж байхад хүнд өвчтэй ээж аав нар мэдээж аргаа бардаг. Тэр бол тодорхой. Тэгээд тэр нэг арга нь болохоор эсвэл лам дээр эсвэл бөө дээр очих явдал гэдэг. Та энийг манай ээж аав нарт яг юу гэж тайлбарлах вэ? Та одоо таны зөвлөгөө очоорой энэ бол ядчил сэтгэл засан шүү гэж тайлбарлах уу эсвэл заримдаа бүр манайхан чи их туйширдаг ард түмэн зүгээр л уурчид ч гэж хэлж яадаг те. Тэгэхээр энэ дээр та манай ээж аав нарт яг зөвлөгөө өгөөч. Бид нар үнэхээр хэцүү бэрх юмн дээр лам бүүдэр очиод байгаа нь ямар учир шалтгаантай юм бэ? Энэ ер нь цаашдаа байж явах ёстой асуудал уу? Ер нь бид нар энээсээ салсан дээр үү? Яг нь ер нь бидний сонголтын асуудал биш. Угаасаа л байж л байх бах. Аха. Тэгээ ер нь бол энэ бас сэтгэл заслын. Одоо ер нь бол одоо баруунд бол юу гэдгийг сэтгэл зүйч нар те. Тий. Одоо бүх дунд сургууль сэтгэл зүйчтэй. Тий. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн асуудалд ордог. Тий. Тэ одоо хорвоо ертөнцийг үзэн ядах аав ээжтэй дургуцах ч гэдэг юм уу те. Гэтэл манай тийм байхгүй. Тий. За өнөөдөр тулаанд яваад ирсэн цэргүүдийг Тий. сэтгэл засалж хүлээж авдаг. Тий. Монголд байхгүй. Олимпиад орж байгаа тамирчдыг сэтгэл засал заасна. Тэгдэг. Тэгэхээр энэ өөрөөсө булчин шөрмөс бишээ. Энэ оюун ухаан сэтгэл зүй байна гэдгийг бид нар өнөөдөр бол маш их хоцрогдсон. Маш их одоо ойлгохгүй юм явж байгаа. Тэгээд яг одоо шашин бол тэр орон зайг бол эзэлж орж ирдэг. Тэгэхээр ямар нэг байдлаар одоо шашинд шүтэх гэж байгаа бол тэр нь буддист байна уу, христ байна уу, тэг юу байна уу? Тултал нь итгэл үнэмшлийн түвшинд аваачих хэвээр гэж би үздэг. Одоо бас философи судалдаг хүний хувьд. Тэгэхээр өнөөдөр монголчуудын гол асуудал яаж байгаа вэ гэхээр 1912 онд нэг Оросын худалдаач Монголд ирээд явсан асуудал واخгүй юу. Тэгээ гайхаад бичиж байгаа шүү дээ. Тэгээ Монгол баян худалдаачнууд очсон. Хүүхдийн ус авах найр болсон. Өглөө нь лам дуудсан. Өдөр нь христийн сүмд очсон. Одоо их хүрээнд те. Орой нь одоо бөө дуудаж бөөлөвсөн гэж. Тэгээ нөгөө одоо үнэн алдартны шашинд нөгөө Орос судалдаачин гайхаадгүй чи ч одоо юу болж байна гэсэн чинь. Үгүй юу гэдгийг аль нь үнэн би яаж мэдхий? Аль нэг нь үнэн бол тэгэл таарна үзэж. Тэгэхээр энэ одоо энэ нүүдэлчин маягийн одоо энэ хит 8-чин маягийн энийг сэтгэлгээнээс бид нар салах хэрэгтэй. Өнөөдөр би яг лекц уншихдаа одоо зүгээр тань сонирхолж хэлэхэд асуудаг байхгүй. За буддын шинтэй хүмүүс нь гараа өргөө гэдэг. За заалны бол 80-аас 90% нь одоо гараа өргөдгийг ер нь 100 хүнтэй заал. За окей тэгвэл буддын философийн 5 тулгуур зарчмыг хэлдэ гэхэд нэг ч хүн гардаг байхгүй. Тэгэхээр би юу их гээд байгаа вэхээр өнөөдөр шашныг шүтэх гэж байгаа бол Буддаа өнөө христ өнөө юу өнөө те Тултал нь шүү. Тултал нь зарчмын төвшөнд итгэл үнэмшлийн төвшөнд шүтээ. Тэрнээс одоо нэг тэр нөгөө 1912 оны худалдаачин 8-чин их хүрээний юу шиг те асуудал гарангуут нэг юм мөнгө өгөөд одоо засал хийлгдэг байдлаар бол энэ бишээ гэж л хэлмээр. Тий. Одоо таныг ингээ ярихлаар нэг тохиолдол надад цуг ажиллаж байсан олон жилийн өмнө нэг эмч байдаг хүүхдийн эмч. Тэгээд тэр хүүхэд нь 10 дугаар анги төгсөөд нөгөө эсэлтийн ерөнхийлөлт тохиолдог байхгүй юу. Тэгсэн чинь тэр өөрөө христийн шашин шүтдэг. Тэгэд гүүгээ явж байгаа байхгүй ажил дээрээсээ хүй хайчих нь гэсэн чинь би гялс лам очоод ном уншуулчаад тэр хүүхэд өнөөдөр шалгалт өгж байгаа. Өөрөө христ ч байхгүй нөө бүтэн сайдар болгон сүмд явдгийг бид нар бүгд мэднэ. Тэгэхээр нэг тийм юмнууд бол манайд бас илбэгэл байгаа юм л да. Тэгэхээр нэгэн бүр шүтээд аль нэгэн бол ор шүтгэхгүй атеист бас байж болох. Англиар бол энийг transactional гэж байгаа. Хитрхи одоо 8-чин сэтгүүл гэж байгаа байхгүй юу?
Тэгэхээр ер нь бол яг одоо бид нар заримдаа барууныхныг харахад жоохон юм дүнг юм шиг те муухарч юм шиг ингээл те би буддист би одоо христчин гэл ингээл би ислам гэл бүр зарим нь одоо аймаа орлол те бөмбөг төслөл. Тэгэхээр өнөөдөр бас манай ард түмэнд бас одоо манай эцэгчүүд те бид нар өнөөдөр ямар хүмүүсийг нийгэмд бий болгох ёстой вэ гэхээр хоёул бол одоо сая сэтгэл зүйн ухаан ярьлаа. Одоо философи ухаан ярил бид итгэл үнэмшилтэй хүмүүсийг бий болгох ёстой. Итгэл үнэмшил passion гэдэг юм уу? belief. Beliefтэй. Ямар нэг юм believe хийдэг, ямар нэг юмд итгэдэг те. Тэгэхээр atheist гэж л. Тий. Шашингүй, бурхангүй, гэхдээ өөрийн итгэл үнэмшилтэй. Сайн сайхан, шударга ёс. Арчилсан нийгэм юунд ч итгэдэг. Эсвэл магадгүй буддист, жинхэнэ утгаараа итгэл үнэмшилтэй. Эсвэл христтэй. Ингэхгүй болохоор тэгэхээр ер нь бол хүнийг одоо гурван төвшөнд хувааж байна л да. Философийн төвшин, психологийн төвшин, шинжлэх ухааны төвшин. Шинжлэх ухаан гэдэг чинь одоо өнөөдөр бидний хамгийн болох, хамгийн анхан шатны те. За хүүхдээ шинэ Монголд оруулчих. Тий. Ажил дууссан. Тий. Эцэгхийн үүрэг дууссан. Тэгээ хүүхдээсээ ингэж 14 дэх хүүхэд нь янз янз болгонгууд шилжилтийн насны асуудал хямралууд яг. Би ч юм шинэ Монголд оруулсан шүү. Би ч юм жилийн 10 сая төгрөг төлж байгаа шүү. Гэт хэрүүл хийж байгаа. Тий. Энэ бол одоо тэр тухайн эцэгхийн ухамсарын төвшинг харуулж байгаа. Эцэгхийн үүрэг дууссан гэдэг. Шинэ Монгол юу ч заахгүй. Тийш. IQ дээр. Шинэ Монгол тоо зааж магадгүй, түүх зааж магадгүй, газар зүй зааж магадгүй. Хүн болох асуудлыг бол эцэг өөрөө л хийнэ. Тэрийг та хоёрын ярьж байгаа энэ саяны психолог сэтгэл зүйн хувьд зөв төлөвшлийг бий болгоо. Тэгэд ультимат хүн гэдэг одоо нэг амьтнаас ялгадаг юм чи философи багт. Тий. Итгэл үнэмшил. За хамгийн сүүлийн асуултыг би танд тавья. Тэгэхээр энэ бидний одоо энэ амьдарч байгаа нийгэм энэ нийгмийн сүлжээгүүгээр өөрөө яасан ч болохоо болчлоо тийм ээ. Тэгэхээр нийгмийн сүлжээг харж яхад яг би бол тийм амар итгэвтэй бол биш. Тэгээ харж яхад дээр тэнд ерөөсөө маш амар бүдүүлэг хэрүүл ямар амар доромжлол тэгээд би тэднийг гайхаад байна. Одоо ингээд байнгын сөрөг комент бичиж яадаг хүмүүс байх юм. Одоо манай эмнэлгийн пэйж хичээлэл нэг 100 орчим мянган дагагчтай. Тэгээд манад бол гайгүй бас манайх сайн эмч нартайгаа хаа нэг ингээд сөрөг комент айгүй муухай мэдээж шүүмжлэл бол орж иж болно. Тэрийг бол би ерөөс хэлээгүй. Мэдээж би энэ дотор троллуудыг хэлээгүй. Тэгээ нэг айгүй муухай юм бичсэх муухай үг хэллэг ашиглаад айгүй муухай бичсэн хүмүүсийн нөгөө профайл руу ороод харангуут бүх юм тэгсэн байх юм. Тэгэхээр нь би санаа амардаг байхгүй. За энийг тоохгүй өнгөрчлөн. Гэтэл зүгээр жирийн үг хэллэгээр шүүмжилсэн юм байна. Тэр нь бид нар дуртай. Тэрийг бид нар хүлээж авна. Тэрийг бид нар хилэлцдэг яах вэ ийхүү. Аяанда тэр хүмүүсийн профайл руу ороод харангууд хизээж тийм байнга сөрөг юм бичдэггүй хүмүүс байж байгаа. Гэтэл нөгөө сүүлдээ бид нар хаяада нэг блоклдог ч юм би яг чинь үнэнгээ хэлээ. Тэгэхээр энэ нийгмийн сүлжээнд энэ хэрүүл уруул хийж байгаа энэ сөрөг комент бичиж байгаа хүмүүсийг одоо бид нар яг юу гэж дүгнэх хэвтэй юм бэ? Бид нар үр хөвгтөө би бол яг чин үндэ бидний хойч үе тийм байгаасаа гэж үнэхээр юм бодохгүй байна. Одоо зүгээр яг сошиал медиа гэдэг юм бол хүн төрөлхтний юм салшгүй хөгжил болчлоо шүү дээ. Тэгэхээр сошиал медиагаас хүүхдүүдэд хаана гэвэл дахиад нөгөө зөөлөн дэрийг хатуу газар унаа шүү гэж биш те. Зөөлөн дэрэн дээр унгаагаад хүүхдийг эрх таних болох эрсдэл байна. Тэгэхээр нөгөө тунгийн яг цагаан тааруулаад жишээ нь одоо энэ сүүлийн үед бол одоо энэ харт тамхи гэдэг юм уу мансууруулах байцсан маш их хэрэглээ өндөр байх шиг байна те. Тэгэхээр энийг яг юу вэ гэдгийг таниулах хэрэгтэй. Энээс хааснараа хамгаална гэж байна. Яг сошиал медиа адилхан. Тэгэхээр ер нь өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийг бол би юу гэж харж байгаа вэ гэхээр сошиал медиа орж ирсэн бүр хурцдагч байгаа. Ер нь бол хүнд ийм мэдээллийн гурван төвшин байна. Мэдээ, мэдээлэл, мэдлэг гэж. Манай хэвлэл мэдээлэл, манай сошиал медиа бол мэдээний төвшөнд байна. Мэдээ юуг бий болгодог гэхээр сэтгэл хөдлөлийг бий болгодог. Тийм. Сэтгэл хөдлөлөө хянж чадахгүй хүмүүст сэтгэл хөдлөлийн одоо шуурга салхийг бий болгосноор сөрөг комент одоо зүү зөксгүй үг доромжлол ийм юм бий болж байгаа. Хэвлэл мэдээлэл сошиал медиа дээр мэдээлэл явдаг бол мэдээлэл нь өөрөө мэдлэгийг бий болгодог. Мэдээллийн араас анализ тавьдаг. Мэдээлэл гэж юу гэхээр анализтай. Судалгаатай, шинжилгээтэй, хоёр талын байр суурийг хоёуланг сонсцсон ийм юм байна. Тэрнээс зүгээр мэдээ биш те.
Одоо гинт одоо юу гэдгийг замын цагтаа явж исэн чинь хүүхдээ хариулаад унжээл гэж. Тий. Энэ бол мэдээ. Тий. Гэтэл тэр ямар үйл явдал, ямар нөхцөл байдал байсан. Энийг бүгдийг нь анализ хийгээд тавьбал мэдээлэл бол. Мэдээлэл сонсоод хүн мэдээлэл аваад авах юм бол хүний мэдлэг хөрөмтлүүлэх тэр тархины үйл ажиллагаа хөгжинэ. Тэгэхээр сүүлийн одоо бараг л одоо 20 30 жил бол одоо манай хэвлэл мэдээлэл бол ийм мэдээ, шар мэдээ гэж яриад байгаа эмоцтойр суурьснаар яриад байхгүй. Одоо дуучин тэрнтэй зодтолтжээ ч гэх юм уу. Гэтэл энэ зодтолтоогүй шал өөр юм байж магадгүй байхгүй. Дотроос нь авчиад хамгийн эмоцтой хэсгийг тавьдаг. Тэгэхээр энэ одоо эмоцоор ингээд угаагдсан, мэдэн дээр суурилсан, сэтгэл хөдлөл дээр суурилсан энэ үйлдэл бол өөрөө дандаа хүчирхийлэл, буруу үйл явдлуудыг бол бий болгож идэг. Тэгэхээр эцэг эхчүүд одоо нэг тийм орчинд байгаа учраас энийг бол хүүхдүүдэд таниулаад бүгдийг нь үзүүлээд тэгтээ хойноос нь коуч гэж яриад байгаа дасгалжуулалт. За энэ хараа ингэж шүү. Энэ тэгж шүү. Энэ бол зүгээр хараа троллууд биш шүү. Зүгээр худлаа наач явж байна. За энэ бол улс төрийн нэг нөхөр нөгөө өрсөлдөгчөө шууд зохиомлоор одоо гэмт хэрэгтэн болгож шүү. Энэ гэмт хэрэгтийг хийсэн эсхийг шүгэл тогтоон шүү. Гэж хүүхдүүдтэй. Тийм. Сошиал медиагийн комент ч тогтоохгүй шүү гэд ингэж хойноос нь ингэж явахгүй бол одоо манай эцэгчүүд өөрсдөө тэрэнд навтаад өөрсдөө тэр нөгөө шар мэдээний хэрэгслүүр тороолуудын нэг хэсэг болж ашиглагдаад ингэ явах юм бол одоо энэ бид нар ч одоо 30 жилийн дараа ард түмнэр одоо нэг л их л дэрх хийсэн те. Нэг л их уйлсан, инээсэн, унжсан. Бид чинь жоохон ингээд асуудал жоохон үйл явдал болоход жоохон ингээд хөшүүн сууж жагаад анализ хийгээд дүгнэлт хийдэг баймаар шүү дээ. Харин тийм. Тэгээ та өөрөө эмч хүн тарих судалдаг. Тарихны үйл одоо үндсэн ялгарх шинж юу? Дүгнэлт. Анализ. Сэтгэл хөдлөл чинь энд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр бид амтан маягтай зөвхөн энэ сэтгэл хөдлөлөөрөө ингээд өнөөдөр ийм нийгэм байж болохгүй. Өнөөдөр Yahoo News руу ороод үзье. Bloomberg News руу ороод үзье. Доотлын комментийг уншъя. Тэнд сэдв ярьж байна. За энэ Трампын хэлсэн энэ санаан дээр бол би нийлэхгүй байна гэж. За Монголын мэдээ уншъя. Трамп юм хэлээ дорно. Трамп тэнэг, Трамп мангар, Трамп агуу, Трамп шудраг. Тийм яг. Нөгөө сэдвийн тухай яриа байхгүй. Хүний л яриад байна. Гэхдээ бид энэ сэдв ярьдаг болмоор байна. Хүн яриха болмоор байна. Гэтэл ингээд ер нь бол одоо зүгээр яг нийгмийн хувьд бид сэтгэл зүйн боловсролын хувьд дараагийн түвшинд одоо орох юм бас шаардлагууд байгаа л гэж харж байгаа. За бидний урилгыг хүлээж авч манай эмнэлэг дээр хүрэлцэж иж манай энэ дугаарт оролцсон танд маш их баярлалаа. За их баярлалаа. Тэгээ манай эцэг эхчүүд энэ сэтгэл зүйн боловсрал гэж ямар чухал юм болохыг тэгээ эндээс одоо сонирхол нь төрөөд улам цаашдаа уншиж судалж өөрснийгөө хөгжүүлээсэ гэж бодож байна. Тэгэхээр сэтгэл зүйн боловсралтай хүн бол амжилтанд хүрэх нэг том одоо үндэс нөхцөл байгаа. Тэгэхээр өөрснөө амжилтанд хүрэх хүүхдүүдээ амжилтанд хүрэхийн тулд биднэрт бүр наад захын сэтгэл зүйн боловсрал маш чухал юм шүү гэдгийг өнөөдрийн энэ дугаартаа ойлгуулахыг ганц зориг эдийн засгч бит хоёр хүслээ. За тэгээд дараагийн манай дугаарт хөөрхөн шар шувуу боловсролын төвийг сургалтын төвийг үүсгэн байгуулагч боловсрол судлаач Төмөр Зай багш оролцох юм аа. Тэгээ эцэг эхчүүдээ манай дараагийн дугаарыг хүлээж аваад үзэж сонсоорой. Та бүхэнд эрүүл энхийг хүсье. Баяртай.